Сайн байна уу? Эхлээд кетчуп дээр спагеттиг дараа нь бяцлаг улаанлуул, дараа нь талхтай хамт тавиад, дараа нь гүйлгээд сайхан мэдрэмж төрнө. Дараа нь кетчупа хийгээд 10 ширхэг сонгонгоо хотдогтой спагеттины оромогт хийж идээд таашаал аваарай гэсэн асуултуудын талаар ярилцъя. Спагетти хям 3-2-1. Эхлээд кетчуп дээр спагетти дараа нь бяцлаг улаанлуул, дараа нь талхтай хамт хийгээд дараа нь арчиж өгвөл үнэхээр сайхан болно. Дараа нь кетчупа хийгээд цацсан сонгонгоо хотдогтой спагетти оромог дээрээ хийгээд идэж амтрах нь идээрэй. Эхлээд кетчуп дээр спагетти дараа нь бяцлаг улаанлуул, дараа нь талхтай хамт тавиад дараа нь арчиж сайхан мэдрэмж төрүүлв гэсэн асуултууд таалагдсан. Дараа нь кетчупа тавиад цацсан сонгонгоо хотдогтой спагеттины оромог дээрээ хийгээд идээд таашаал авлаа. Эхлээд кетчуп дээр спагетти дараа нь бяцлаг улаанлуул, дараа нь талхтай хамт тавиад дараа нь арчиж сайхан мэдрэмж төрүүлв гэсэн асуултууд таалагдсан. Дараа нь кетчупа тавиад цацсан сонгонгоо хотдогтой спагеттины оромог дээрээ хийгээд идээд таашаал авлаа. Дараа уулзцгаая.